Сайн байцгаана үзэгчдээ та бүхэнд орой минь төргий. Эрдэнэ телевизийн уран бүтээлчдээс үзэгч та бүхэндээ зориулан бэлтгэн хүргэж байгаа хайрын тухай ярилцъя нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхэлж байна. Тэгэхээр энэ удаагийн дугаарт оролцохоор бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн эрхэм хүндтэй зочдыг үзэгч та бүхэндээ танилцуулъя. Эрдэнэ төлөвлөрийн соёл урлагийн цогцлборын соёлын арга зүйч Батаагийн Ариуна. Эрдэнэ төлөвлөрийн баяжуулах үйлдвэрийн соёлын арга зүйч Баасан-Баатрын нэм дэлгэр. Сайн байцгаана уу? Сайхан өвлжиж гин үү те? Одоо өвлийн сүүлийн сар явж штэ. Сайхан өвлжиж байна. Та сайхан өвлжиж байна уу? Сайхан да. Бид гурав одоо энэ удаа хайрын тухай ярилцах гэж байгаа юм. Бидний амьдарч байгаа энэ цаг үед хүн төрлөختнөрөө ховордож байгаа олон баялагын нэг нь хайр юм. Хайр гэхээр хүмүүс дурлалын тухай боддог. Дурлал бол хайрын хамгийн дээд оргил байх гэж би боддیں۔ Та юу гэж бодож байна? Би бол яг эсрэгээр нь ярих байна. Ер нь бол таныг одоо дурлалын хайрын оргил нь дурлал гэж та бодоод мэдэж байна тий. Би болохоор нөгөө таныг ярьснаас хойш нэг ойр зургийн нэг жоох юм уншлаа л да. Утга зохиолын ч гэдэг юм ойр зургийн юм харлаа. Тэгсэн чинь тэрэн дээр ингэнэ. Дурлал гэдэг бол хайрын өмнөх шат гэж. Яагаад гэдгсэн чинь дурлал гэдэг бол тухайн үеийн хүний оргилсан сэтгэл хөдлөл мэдрэмж юм. Өөрөөр хэлбэл хүний мэдрээгүй мэдрүүлж тухайн үед аз жаргалын буюу нөгөө допамины тий ялгарлыг илүү их тий өгдөг. Тэр нь одоо хүний гооцын таашаах мэдрэмжээр дамжаад гэж. Жишээлбэл ямар гоё нүдтэй эмэгтэй вэ гэдэг. Гоё нүдтэй эмэгтэйд зориулж дурлан дуулсан дуунууд олон байдаг тий. За тэгвэл хайр гэдэг нь өөрөө юу юм бэ гэдэг тэгсэн чинь итгэлцэл, ойлголцол. Тэгээд итгэлцэл, ойлголцол, хүндлэл гэсэн тулгын гурван чулуун дээр батамлах амьдралын гал гэж бичсэн байна л да. Тэр юу гэж хэлгээд байгаа гэдэг тэгсэн чинь нөгөө таны ярьсныг эсрэгээр нь хэлчихлээ гэдэг. Тэгээд дурлал ясан чинь төгс төгөлрөлөө илүү их тэмүүлдэг гинэ. Яагаад тэгэхээр хэрвээ тэ нүдний тэр дурлсан нүдний гал бүхэл яах вэ? Гэх мэтчлэн гэж би хувьдаа бодлоо. Тэгэхээр хүний одоо амьдралын хамгийн сайхан зүйл бол хайрыг амтлах, амар амгалан амьдрах. Хайр өргөл нь амар амгалан юм болов. Би хувьдаа бодлоо. Та юу гэж бодож байна? Хайрын одоо хамгийн дээд илрэл юу вэ? Хайр гэдэг бол зөвхөн нэршил гэж би ойлгодог. Гэхдээ яг хайрыг яг ийм хэмжээтэй, яг хайр бол ийм юм гэсэн юм тодорхойлохын аргагүй тийм маш том зүйл гэж боддог. Ер нь бол хайр гэдэг бол миний одоо товч үгээр миний ойлгосноор, миний ойлгож явдгаар бол маш их хязгааргүй их сэтгэл юм болов л гэж бодож байна. Маш их сэтгэл гаргаж иж тэр өөрөө эргээд хайр болж одоо амилдаг гэх юм уу? Хайр болж мэдрэгддэг гэх юм уу? Ерөөсөө сэтгэлийн суурьтай л хязгааргүй гэхдээ нэршил нь хайр боловч одоо төсөөлж тодорхойлж болохооргүй тийм гайхамшигтай зүйл гэж ойлгодог. Тэгэхээр хайр гэдэг бол бас их гүн гүнзгий зүйл байх нь те. Маш том сэдв байна. Хамгийн анх ерөн зүгээр мэдээ орсон цагаасаа хойш монголчууд ярьдээ. Мэдэрсэн тийм гайхалтай гоё хайр юу вэ? Эцэг эхийн хайр. Жишээ нэг жишээ яриач. Гэхдээ яг би нөгөө өөрөө сэтгэл судлалын хүн болохоор нөгөө донлол ярих байх гэж л бодоод байна. Гэхдээ миний хувьд бол мэдэрсэн хамгийн сайхан мэдрэмж бол мэдээж эцэг эхийн хайр, хүний оройн дэд хайр тий. Тэгээд мэдэрсэн хайр бол одоо бол аав ээжийн хайрыг өдрө болгон мэдэрдэг ханы хайр тий үрийн хайр, өвөө эмгийн хайрыг байнга мэдэрж байна. Гэхдээ энэ дотроос нөгөө нэг эмэгтэй хүн чинь нөгөө нэг одоо бэлгийн хөгжлийн зөв хөгжлийн нөгөө EDP бүрдэл гэж бид нар ярьдаг шүү дээ. Тэрнийхээ бүрдлэр бол нөгөө эмэгтэй хүний анхны хайр нь аав нэдэг гинэ. Тэгэхээр нөгөө одоо нөгөө нэг мэдэрж байгаа гоё хайрын нэг юм бол хамгийн түрүүний мэдэрдэг хайр бол ээж бол эхийн сүг амлуулад нөгөө тэ өлсөх одоо аюулаас аварж байгаа нэг хайр мөн. Эцэг хүн хүүхдээ гэж хүлээн зөвшөөрөөд гаргаж ирээд хорвоод энэ нар харуулж байгаа тийм энэ мэлмиг нэх боломжийг олгож байгаа чинь хайр мөн үү? Мөн тий. Тэгээд нөгөө үр хүүхд минь гээд ингэртэй тэрж байгаа нь өөрөө хүрэлцэн хайр мөн үү? Тий. Тэгэхээр миний хаар бол одоо хамгийн дээд хайрыг бол одоогийн байдлаар бол аав ээжийн хайрыг нэрлээд байна. Тий.
Та бол одоо энэ ертөнцийн байгаа хамгийн элбэг мөртлөө одоо хүн үнэлдэггүй тийм зүйл бол агаар байна. Хайр агаар хоёр ижил юм аа гэх гэж шүү дээ баг. Тийм шүү. Мэдэрч байгаа бүхэн чи хайр юм уу? Мэдэрч байгаа бүхэн хайрын хариу уруул гэж бас хэлнэ. Тий, хайр болон сонголт гэж явах гэдэг тийм тий. Та мэдэрчээсэн хамгийн анхны тийм гоё нандан хайрын тухай яриач. За мэдээ орсон цагаас эхлүүлээд өнөөдрийг хүртэлх байнга мэдэрдэг хайр бол ээжийн хайр. Би тэгэд энэс илүү хайрыг бол мэдэрч үзээгүй яг үнэн гэлэхэд. Яг гоо дуурлал, шохоорхол, одоо хайр дурлал бол хажууд нь бол жижигхэн юм. Тэр бол миний бодлоор бол жинхэнэ хайр гэж бол би хэлэхгүй. Зүгээр л төр зургийн юм баг. Одоо анх одоо ингээд хосууд ингээд хайртай дуртай гэдэг ингээд нийлээд за тэгээд хайр дурлал нь ингээд багасаа за тэгээд эцэст нь одоо салдаг шүү дээ. Ер нь бол тийм жишээнүүд байгаа. Гэтэл үрийн хайр, эхийн хайр хоёр хизээч тийм зүйл тохиолддгүй. Хүн хөлтлээ өөрийнхөө төлөө хайрыг өдөр болгон жижиг юмнаас болоод асар том хэмжээнд мэдрүүлж явдаг. Тэрний үндэс нь бас түрүүний миний хэлж байгаа тэр сэтгэл тэр чигээрэл хайр гэдэг зүйлийг бүрдүүлдэг. Өөр юу ч биш. Тийм. Тэгэхээр би одоо болтол ээжийн хайрыг мэдэрч явж байна л гэж хэлнэ. Тэгэхээр ариунатайгаа санал нэг байна эцгийн хайр. Тэр дундаа ээжийн хайр. Ариунат түрүү хэлсэнтэй эмэгтэй хүн бол төрөөд аавынхаа одоо ааваасаа илүү хайрыг мэдэрдэг бол эрэгтэй хүн төрөөд ээжээсээ хайрыг мэдэрдэг гэж ойлгоо. Хүүсний зөрүү байна. Хүүсний зөрүү байна. Одоо бидний энэ амьдарч байгаа цаг үед нэг шинэ хэллэг баг монголчлоо. Крашлах гэдэг. Та краштай юу? Тэрийг одоо бас хайрын нэг хэлбэр байж болох уу? Миний бодлоор бол байж болохгүй. Зүгээр л сонирхож байгаа. Краш гэдэг чинь өөрөө зүгээр сонирхож байгаа. Миний одоо тайпны сонирхлын хүн гэж шохоорхол төвшөнд болохоос биш. Чин сэтгэлээсээ хайрлал те дурлал хамт байхын энэ шил биш л те. Тийм болохоор ерөөсөө ч хамааралгүй гэж ойлгож байна. Тий. Та краштай. Энэ бас яг саяных шиг хайрын нэг илэрэл мөн үү? Гэхдээ яг хөтэ хүний нэг тий манай ям дэлгэр одоо тийм зан тий гоё шүү тий гоё дуулдаг шүү тий одоо миний гоё найз шүү тий надад дуулдгаар нь одоо жишээлбэл крашлмаар гоё ч юм уу тий зүгээр хүний одоо нравца тий вкусны тухай тий тэр бол краш тэрнээс биш нөгөө хил хязгаарыг зөрчихгүйгээр бас хайрлах тий хүндэтгэх нөгөө хайрын тулгын гурван чулууны нэг чинь хүндлэл тэгэхээр тийм зүйл бол тий краш бол байж болно шүү дээ тийм байна. Зүгээр та өөрийнхөө биш. Зүгээр яг хамаагүй би хамаагүй ярьчааг бол өөрийнхөө тэр дурлалын түүх ярьж болно. Гэхдээ дурлалын тухай яриач. Хэлж үзье. Дурлал яг юу юм? Харин түрүүний хэлсэнчлэн нөгөө тэгшрүү тэмүүлдэг тэр нэг юм хүний би аягүй тийм сэтгэл номын ярих гэдэг юм л да. Яалтчгүй нөгөө тэгэхээр яг нөгөө хангагдаагүй хэрэгцээтэй холбоотой л юу гэдгийг дурлал чинь өөрөө их сонин шүү дээ. Ингээд эхлээ шохоорхно. Шохоорхно гэдэг нь крашлж байгаа юм уу? Шохоорхол чинь краш шүү дээ. За тэгээд цаашаа өргөлтөө. Нөгөө хараад ингээл тий. Нөгөө 10 жил нэгдэг байхгүй тэр чинь би 8 дугаар ангид байсан юм байна. Манай нэг нөгөө ангид амар хөөрх юм. Алаг нүттэй юм залуу байдаг гэсэн. Тэгээ би одоо өөр алаг нүттэй нөхөртөлдөө гэхгүй. Тэгээ тэр амар гоё юм алаг нүттэй. Тэгэл ингээл урдуур нэгэл гарахаар ямар хөөрх нүттэй бай гэж зүрх ингээл төг цохилж өглөөл тий. Тэгэл ингээ бодсон чинь тэр нөгөө хүүхэд насны анхны одоо шохоорхол байгаа байхгүй юм. Тэгээ тэрний дараа бодоодсэн чинь дурлал тэгээд тэр ингээ шохоорхоод ингээд үерхээгүй тэгээ ингээ зүгээр ингээ хараад өнгөрөх юм фрустрац тэгээ ингээ нэг тайлагдаагүй тийм хангалттай өрсөлдөж шин. Ингээд явж байгаад нэг 17 8 үрээд яг нөгөө өсвөр нас дуусаад залуу насны их үе дээр ингээ яг чин сэтгэлээсээ хүнд дурлж үзэж байгаа юм л да. Тэр бол санаа бодлоос гарахгүй тэрэнд ямар ч сул тал байхгүй. Ер нь бол сул талыг харсан ч тэр гайхамшигтай тий. Тэр бол байдгал зүйл бараг сул тал нь миний хувьд даваад болж байна. Тэгээ нөгөө усгүй бол амьдрч чадахгүй гэдэг шиг. Тэгээ тэр хүнийг харахгүй бодохгүй бол амьдрч чадахгүй. Тэгээ тийм дурлал байна шүү дээ. Тэгээ таарсан. Тэрэг дурлал гэдэг.
Тэгээд тэр чинь хайр болох хэлбэрлүүг орохоор нөгөө итгэлцэл, ойлголцол, хүлээн зөвшөөрөл гурав явна шүү дээ. Тэгэд энэ лүг орж чадахгүй болохоор хайр болохгүй юм байна да гэж бодоо. Тэгээд бодоодсэн чинь ерөнхийдөө энийг давчих юм бол хайрын харилцаа үүсээ тэрвээ тэрнээс давж чадахгүй бол дурлал хөөрхий. Тэгээд итгэлцэл, ойлголцол гэдэг чинь өөрөө ямар том сэдв бэлээ. Итгэлцэл гэдэг чинь ямар нандин юм бэлээ те. Тэгээд дараагийнх нь хүндэтгэл гэдэг чинь хүлээн зөвшөөрөл гэдэг чинь өөрөө бүр том, маш том зүйлийн тухай бид нар ярина те. Тэгэхээр энэ гурлуугаа орж чадахгүй харилцааг дурлал гэж ойлгосон. Тэгээд тэр бүтлгүй дурлал бол ойлгомжтой. Одоо нөгөө итгэл эвдрэх замаар тийм нөгөө муудалцах манай асуудын хамгийн их гардаг сэдв шүү дээ. Муудалцах нэгнийхээ сул талыг хүлээн зөвшөөрөхгүй байх, сул тал дээр нь тоглолт хийдэг эсвэл сул талын таалагдахгүй болонгууд л муу хүн болчдөг ч гэдэг. Тэр маягаар хайрлуу яриад өхөөг харилцааг дурлал гэж би амьдралынхаа туршлагаас ойлгосон. Асар их туршлагатай хүн байна те. Хойно ганцаар туршлага байна. Та юу гэж бодож байна? Дурлал гэдэг нэг зүйл байна гэж бодъё хоёлоо. Хэмжээтэй юу дурлал? Яагаад хэмжээтэй юу гэж асууж байгаа юм гэхээр зэрэг хүний амьдралд дурлаад хайрлаад нэг гэрт амьдарч байгаад хэмжээ нь хугацаанд дуусахаар зэрэг хоёр тишээ болцдог тохиол бас байдаг шүү дээ. Тэгэхээр би хэмжээтэй юу л гэж асууж байгаа. За миний бодлоор дурлал хэмжээ байхгүй. Тэрийг хэмжиж юм бол айгу утгагүй л те. Хязгааргүйгээр дурлж болно шүү дээ. Тэ яг хөө зүгээр зогсох цагтаа зогсоо, дуусах цагтаа дуусгах нь бол хөвний л тэрийг харах өнцөг одоо ч үл ойлголцолч байдаг юм аа харилцаанаас л үүсэх асуудал болохоос биш шууд ингээд хэмжинэ гэвэл миний бодлоор бол байж болохгүй хэмжих боломжгүй дурлалыг хизээч хаанч ямар цаг хугацаанд хэнд ч дурлах эрхтэй бид нар дурлж болно. Өнөөдөр би ариунаатай ярилцаж сууж байгаад ариунагийн ярианд нь бас дурлж болно шүү дээ. Ямар гоё ярьж байна гэхт ч юм уу, их мэтчлэн ч юм уу. Тийм учраас дурлал бол хэмжээ бол байхгүй. Зүгээр хайраас юугаараа ялгаатай юм гэхээр анхан шатны л зүгээр нэг юм дурлал одоо зүгээр би ингэж бодож байна л да. Хамгийн анхан шатны одоо ингээл харах мэдрэмжээс үүсэж байгаа нэг зүйл гэж бодож байна. Дахиад ярилцах мэдрэмжээс үүсэж байгаа, хамт байгаа тэр мэдрэмжээс үүсэж байгаа эхний одоо шатны процесс юм болов уу гэж бодож байна. Тийм хүний сэтгэлийн мэдрэмжийн анхан шатны л зөвлөх. Тэгээд тэр нь хөгжөөд гүнзгийрээд явахаараа хайрлах байх л. Тэгээд бидний амьдарч байгаа энэ дэлхий дээр тэнгэр бол цэнхэр өнгөтэй харагдаж байна. Газар улирлаасаа шалтгаалаад солонгорч харагдаж байна те. Ногоон, шар, өвөл, цагаан, нар гэрлийн хугарлаас болоод шар харагдаж байна. Хайр ямар өнгөтэй вэ? Өнгө гэхээс илүү надад хамттай юм шиг санагдаж байна. Ямар хамттай? Бас одоо ингээд нөгөө мэдрэхүй хувьд бид нар яриад эхэлж шүү дээ. Тэгэхээр надад хамттай юм шиг санагдаад. Хайр бол нэг жаргалтай үед бол чихэрлэг. Тэ хамттай амар гоё чихэрлэг, тийм гоё. Ямар нэгэн тийм хамттан шиг тэ хайр итгэл алдрагч гэдэг юм уу тэ жоохон халамж дутсан, үл ойлгогдсон, хүндлэгдээгүй гомдмоор гэдэг гашуун шүү дээ. Хайрлж исэн хин нэгэн байхгүй болоход энэ гашуун уу? Гашуун бидний хоолой зангирахад бид нар шүлсний булчирхаа ямар шүлс ялгар болдог вэ тэ. Бүгдээрээ ингээ элбэг дэлбэг бүгднийг хараас байхад хөх хинээд санаасаа ингээд хөх хинээд түрээд нөгөө цээжний баяр төрдөг тэ. Өнөө бол баяр одоо жаргалын мэдрэмжтэй. Тэр би бол хайрын нөгөө өнгөөс илүүтэйгээр нөгөө амтлах мэдрэмж гэдэг юм уу тийм. Тэр талаас нь тий одоо мэдрэхүй хувьд тэгж л хэлэх гээд байна. Тэгж үнэлж байна тий. Тийм. Хайр өнгөтэй юу? Хайр өнгөтэй. Ямар? Хар цагаан гэсэн хоёр өнгөтэй. Хайр үнэхээр гоё ингээд мэдрэх одоо амтагдаад одоо ариунаг ээлдгээр эсвэл одоо мэдрэгдээд ингэхээр сүү шиг гоё цагаан шүү дээ. Үнэхээр гоё. Ямар ч өнгөтэй зөөрлмээргүй цав цагаан юм гоё цэвэрхэм нандин юм байдаг. Хитрээд ирэхээрээ эсвэл хоосроод ирэхээрээ хав харуулдаг. Угаасаа өнгөний хамгийн одоо онцгой хэлбэр чинь тас хар шүү дээ. Тэгэхээр би бол тийм хар цагаан өнгөтэй л зүрлэн хайрыг бол өөр голд нь ямар нэгэн өнгө байхгүй тий. Тэр өнгийг хүмүүс өөрсдөө бүтээн. Хар цагааныг болохоор саарлуулна. Саарлыг дахиад хартай ойлгох юм бол арай нэг өөр өнгө үүснэ. Тэр өнгийг хүмүүс хоорондоо л тэр өнгийг одоо бүтээх болохоос биш зөвхөн хар цагаан өнгөний хослол байдаг л гэж би боддог. Та бол тэгэхээр хайрыг эхлэн төгсөн л гэж ойлгож байгаа юм байна тий. Эхэлдэг төгсдөг. Угаасаа төгсдөг. Тий одоо жишээ нь бол эцэгхийн хайр бол угаасаа л
яг зөв бодит амьдрал дээр бол амьдралын жамаараа харилцаа байхгүй болоод одоо тэнгэр рүү яваад төгсөж байгаа нэг хэлбэр шүү дээ энэ чинь. Харилцаа байхгүй, амьд харилцаа байхгүй болчоор хайрын нэг бодит байдал төгсөж байгаа. Гэхдээ сэтгэл дотроо бол явж байгаа. Гэхдээ бол тодорхой хэмжээний эхлэлтэй бөгөөд төгсгөлтэй хайр бол. Зүгээр хайрлагдах тэр хэмжээ, хайрлагдах орон зай бол хязгааргүй гэж бодож байгаа. Хайр гэдэг үгийг зүгээр би тэгж бодож байна. Хайр гэж олсон нь таны нөхөр, таны хүүхэд. Та юу гэж бодож байна? Хайр гэхээс илүүтэйгээр хайгаад олдоогүй эрдэнэ нь эргээд өөрийг нүвтгсэн гэж. Яа тэгэхээр нөгөө хүнд ерөөсөө сэтгцийн үндсэн дөрвөн хэрэгцээ байдаг юм байна л та. Хайрлагдах үндсэн хэрэгцээ энэ бол эцэг их ихийн хөвлөд олдсон цагаас нь эхлээд хүнийг хүн хөлтөнд өгж байгаа хэрэгцээ. Гэхдээ хамгийн нэг шаардлагатай нь 5 нас хүртэл хэрэгцээ. Хэрвээ энэ 5 нас хүртэл хүүхэд ямар нэгэн хэлбэрээр миний нөгөө ярьсан тулгуунчлалгаар тэг хайраа авч чадаагүй бол энэ дээр нөгөө асуудал үүсгэн тэг бид нар ярьдаг тулгуунц асуудал үүсгэн. Тэгээд энэ нь хэрвээ дутагтаад ирсэн тохиолдолд нөгөө хүлээн зөвшөөрөх хэрэгцээ гэдэг зүйл ханахгүй болоод ирэх юм л те. Тэгээ хүлээн зөвшөөрөх хэрэгцээ ханахгүй болохоор үнцний мэдрэмж авах байлна. Ингээд хүнд яах нь нөгөө сэтгцийн тулгуунц асуудал, сэтгэл зүйн асуудлууд үүсч эхлэх нь л те. Өөрөөр хэлбэл нөгөө хайрлагдах тулгын 3 чулууг нь өгөхгүй болоод ирэхээр л асуудал үүсгэж нь те. Тэгээд ямар хүн хайгаад ирээд хайрлаж болж байгаа гэхээр энэ нөгөө сэтгцийн хэрэгцээ гэдэг зүйл нь хандсан хүн буюу нөгөө ямар нэгэн тэр асуудал үүсгээгүй хүн хайгаад ирээд амьдарч болоод байна. Гэтэл нөгөө цааталтаа хайгаад ирээд олдоогүй буюу дутагдaltaй тэр нөгөө сэтгэл зүйн хөгжлийн бэрхшээлд оруулж байгаа тэр хортой тэ харилцаатай эцэгчүүд гэдэг юм. Энэ нь өөрөө тэр хайгаад олддоггүй эрдэнэ болгоод байдаг юм шиг. Надад сүүлийн яг тэгж бодогддог болсон. Яг үнэхээр онлайн хувьд бол тэгж үзсэн. Хүмүүс хайр хөрнө гэдээ яриад байдیں۔ Тий. Халахаараа яадیں۔ Халуун байхаараа яадیں۔ Халуун байхаараа юу? Халуун байхаараа годоо бол өстой сайхан л байна. Ямар ч хэсэн нэг даарах юмгүй сайхан байна гэхгүй. Таны хувьд үү? Тий, миний хувьд бол ингээд даарах юмгүй их сайхан арайч нэг ингээд югмэр юмтэй яадаг арай шатчихаагүй. Тэгээ ингээд нэг хүн нэг юм нэг тав тухтай мэдрэмж өдөрдөг штеп. Өөр нэг сайхан амар амгалан ёо бүх зүйл нь ингээд таарсан нэг нөгөө хэвтрэн таарсан мал гэж ярьдаг юм да монголчууд те. Гэхдээ яг нэрээ тэр шиг байна. Тий. Та бол хайрын дунд байгаа юм байна те. Хэмжээшгүй хайр дунд, итгэл дунд байна гэж би өөрийгөө боддог. Та хайр халахаараа яах вэ? Хайр хөрнөл гэж хүмүүс яриад идэв шүү дээ. Тэгээ за хөрхөөр бол цэвдэгчдэг юм шиг байгаа юм. Хүний сэтгэл. Халахаараа яах вэ? Халахаараа шатна, инээн, баясан, жаргана, ажил нь бүтэн, өглөө эрт босно, өглөө болгон цайгаа өглөөнийхөө цайг хийж уунч гэдэг юм уу. Дандаа ийм зүйлээр илэрнэ гэж би бодно. Энгийн бөгөөд одоо эерэг зүйлээр илэрч ивэл энэ бол халж яана л гэсэн үг. Айгүйх одоо гоё мэдрэмж авч, энерги авч те жаргаж ийн гэсэн үг шүү дээ. Хөрнө гэдэг чинь би нөө түрүү сэтгэлээл ярина. Сэтгэл дүүрэн байхад жаргана, хална, асна. Сэтгэл хөрөхөд яг гадаа байгаа энэ хүүтэн уйлрал шиг хасах 39 градус шиг ямар ч сэтгэлгүй болоход хайр тэгэл дуусна шүү дээ. Чин сэтгэлээсээ үнсээд ажилдаа гардаг хүн үнсгээ болоод ирэнгүүт л тэгэл айгуу онцгой болдог шүү дээ. Би тэрийг мэдэрч ирсэн. Хайртайгаа хэлэхээс өөрөөр хүн яаж илэрхийлдэг? Хайртай гэдгээ юу? Тэ. Харцаараа илэрхийлж болно. Ерөөсөл чин сэтгэлээс хүний харц бол гайхамшигтай шүү дээ. Чин сэтгэлээсээ тэрвэрж болно. Заавал хайртай гэдэг үгийг хэлэх албагүй шүү дээ. Үйлдэлээрээ үзүүлж болно. Амттай хоол чин сэтгэлээсээ хийсэн хоол гайхамшигтай амттай байдаг шүү дээ. Чин сэтгэлээсээ ажлаас ирэхэд нь хоол нэгээд өгсөн байхад энэ өөрөө л хайрын илрэл. Энэ заавал хайртай шүү гэж хэлэх ямар ч хэрэг байхгүй. Тэр хүн тэр хайрыг мэдрээд нөө миний хэлж байгаагаар сэтгэл дүүрэн халуун дулаан уур амьсгал мэдрээд ирэхээр халж эхлэн насч эхлэн хайрна. Гэртээ ороод ирэхэд ярвагаа ч юм уу, тэг яндаганаа ч юм уу, эсвэл байгаа байхгүй нь мэддэхгүй сууж байгаа юм бол онцгүй шүү дээ. Хөрцсөн байна л гэж ойлгоно. Би зүгээр тэгж ойлгодог тий. Хүн хүндээ хандах хандлага, хүн хүндээ итгэх итгэл хайрын тухай урлаа ярьж байна. Эд зүйл болоод
өөр бусад хүнээс бусад зүйлд хайртай байж болдог. Тэрийг яаж илэрхийлдэг? Ямар ч зүйлээ хүнийг хайрлах тухай ярьж байна. Одоо бид нэр юмсыг хайрлах тухай ярих гэдэг нь тий. Юмсыг хайрлна гэдэг чинь айгу бас их сонирхолтой. Эх орондоо хайртай гэд. Гэхдээ манайхан эх орны хайрлаж байгаа нь жоохон өөртэй гэхгүй. Одоо энэ цагийнхан л өөр. Тий. Яг вэ би бол хүмүүсийг эх орны хайрлах, хэд юмсыг хайрлах хайр гэд хуучин болохоор одоо нөгөө бид нар социализмын үед бол тий нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө гэд хувийн өмч гэж байхгүй, нийтийн өмч гэж байдаг тухай ярьдаг гэсэн. Одоо бол нөгөө монголчин арчилсан болоод миний өмчийн тухай их ярьдаг болсон. Өөрийн өмчийг хайрлах тухай илүү их ярьдаг болсон тий. Тэгтээ нөгөө миний хувьд бол эх орны хайрлах хайр ч юм уу нийтийн өмчийг хайрлах хайр гэдэг дээр ёстой байгаа юмыг сайхан байранд нь сайхан байлгачаасаа л гэж их боддөг шүү дээ. Одоо эх орны тухайд ч гэсэн очоод манайхан ч одоо ер нь их аялдаг болсон тий. Одоо энэ зүүн үгүй ер нь ингээд хүмүүсийн аялсан байр байдал дээр ингээд харахаар манад ер нь хүмүүсийн хувьд ингээд юмсыг хайрлах юм их багассан болов гэж харагдаад идэг шүү дээ. Ялангуяа энэ аялаад зугаалаад явж байгаа хүмүүсийн хувьд бол хогн хаасаагүй тий. Очсон газар гэх мэтчлэн ер нь юмсыг хайрлах хайр их багассан болов гэж хувьдаа боддог. Зүгээр таны ярьж байгаа аялах тухай дээр зүгээр сая тэгж бодогдлоо. Тухайн очсон газрынхаа ертөнцийн гоо сайхныг бишрэх, тэрийг хайрлахтай гол нь биш. Facebook зураг тавиханд бол аялт юм шүү. Зурагчтайгаа тэгээд ногоон юмтайгаа тэгээд очоод агаар мэдрээд сууж байгаа юм болов уу гэж боддог шүү дээ. Агаар мэдрээд тэрээс орчноо гайхаас яадаг юм бол мэдэхгүй байна. Сайн мэдэхгүй байна. Одоо бидний амьдарч байгаа энэ цаг үед тэр дундаа юу гэдгийг ирээдүйн тухай ярьж байгаа хүмүүст маш элбэгшүү байгаа нэг сэтгэл хөдлөл байна хүний. Уур омог бухимдал гэдэг зүйл байна. Бид гурван ярьж байгаа сэдв бол энэний яг эсрэг нөгөө талын манай нэмэлтгэрийн хэлдгээр цагаан тал нь маш ховордчихсон. Монголчууд хуучин цагт нохоо битүү дурааны тухай ярьдаг байсан тийм болцсон. Энэ бухимдал юунаас болсон юм? Зөв би бол шууд одоо энэ хайр багаснаас л болсон л гэж хэлэх гээд байгаа. Түрүү манай нэмэлтгэрийн хэлдгээр тий хайр багаснаас л гэж. Та энэ дээр санал байлаач. Би бас санал нийлнэ. Ер нь бол хүн хайрлагдахгүй, хүлээн зөвшөөрөгдөхгүй үедээ л уурлна үсттэй. Ер нь яаж ч утсан гомдно, ичин үсттэй. Тэгэхээр хайр багасах тусам уур ихтэн гэж үнэн. Энийг хэн өгөх ёстой юм бэ? Хэн ер нь хаанаас олж авах юм бэ гэдэг юм бол яах вэ? Хүүхдэд за насанд хүрэх те одоо өсвөр насыг дуустал хүнд бол хувь хүнд бол эцэг ихэн даган дуурах замаар тэр хүнийг хайрлаж байгаа, ойлгож байгаа, итгэж байгаагаар тэр хайрыг өгнө, ойлгуулна. Даган дуурах замаар зааж сурах нь. Тэгвэл одоо бид нар ингээд нэгэн эцэг ихийн гараас гарсан тэ ингээд залуучууд ч гэдэг юм уу тэ уур омогтой залуучууд яах вэ гэвэл өөрийгөө хайрлах хайранд суралцмаар юм шиг надад санагдав. Өөрөөр хэлбэл сэтгцэн эрүүл мэндийн боловсрал эзэмших ёстой юм шиг надад санагддаг л да. Яагаад тэгэхээр одоо яг ингээд Монголыг зочроож байгаа, дэлхийн нийтийг зочроож байгаа ихэнх хэрэгүүдийнх нь одоо юу гэдгийг гэмтэн гэж бид нар нэрлэдэг байгаа те. Энэ хүнийг ингээд яг судлаад үзэхлээр нөгөө сэтгэл зүйн тулгымцсан асуудалтай гэр бүлээс хортой харилцаатай эцэг ихтэй гэр бүлээс тэ нөгөө нийгмийн хөвшил болсон юм шиг нөгөө 5 дахь өдөр болгон гарч тэ шоуддаг хүмүүсийн тэ тэрний одоо балгаар тэ хайр гэдгээс илүүтэйгээр хайр мэдрүүлэх ёстой хүмүүсийн маань одоо нөгөө өөрсдийнхөө юу гэдгийг одоо хэрэгцээ сонирхлыг тэ хүсэлтэй хүмүүсийг сэтгцэн эрүүл мэндийн боловсрал эзэмшээгүй хүмүүсээс л одоо гарч байгаа л гэж бодод байна л да. Тэгэхээр миний нөгөө хамгийн гол хэлчихэж байгаа санаа маань юу гэж хэлээд байгаа юм бэ гэхээр бид нар ерөөсөө сэтгцэн эрүүл мэндийн боловсрал гэдэг юмыг нийтээр эзэмших маш шаардлагатай болсон юм байна. Тэгвэл эндээсээ хайр нь юу юм? Тэ хүсэл нь юу юм? Хангагдаагүй хэрэгцээ гэдэг нь юу юм? Тэ хүнийг хайрлах хайр гэж юу юм? Өөрийгөө хайрлах хайр гэж юу юм? Ёс суртахуунч гэж юу юм те? Энэ тухайныг мэддэг болох юм шиг надад санагддаг ш. Заавал биеэр тулахгүйгээр өөрсдөө очиод ингээд те надад нэг юм асуудал байна. Би ер нь яах вэ гэдэг мэрэгэн үнээс асуудаг болчихсон гэж л би хувьдаа бодоод идэг болоод байгаа. Тийм.
Америкэн гэдэг нь одоо ухаантай боловсролтой хүнээс гэсэн үг үү те? Альсвал нөгөө нэг чулуу молоо ингээд яадаг хүмүүс үү? Чулуу тасалдгаас бас одоо асуувал яах юм бол хөгшин төвд бол хамгийн одоо хэрэгцээ тэмэрэгжил нь сэтгэл судлаач болчиход байна л да. Тэгээд Монголд бол сүүлийн нэг 10 жил, за ер нь сүүлийн 15 жил тасралтгүй хөгжиж байна залбар. Тэгээд ихэнх одоо гадаадууд ямар л одоо өөрт нь болохгүй тэр сэтгэл, оюун санаа, сүнсэн биед ямар л асуудал тулгарна тэр сэтгэл судлаач гэдэг нөхөрлөө, сэтгцэн эмч гэдэг нөхөрлөл яваад байна л да. Манайхан бол яг эсэргээрээ. Өөрөөр хэлбэл 1200 оны сэтгэлгээгээр очоод бөөдөр очоод 1900 гадааныхаа сэтгэлгээгээр лам дээр очоод яах вэ мэдээж 6 дахь телепаттай хүний хүн хизээч үүсгэж болохгүй. Энэ бол байгалийн шүтэлцээний зүйлсэн те хүний бас нэг бурхнаас өгөгдсөн бэлэг. Гэхдээ тэр телепаттай хүн бол хэдэн саятай цөөхөн. Гэтэл яг энэ хөгжсөн шинжлэх ухааны шинжлэх ухаан өнөөдөр бид нар маш олон шинжлэх ухаан сайн хөгжсөний үр дүнд бид нар эрүүл авах боломж үүсээд байна тий мэдээлэл цаг тухайд нь авах боломж үүсээд байна. Үгүй ядаж л 10 хоногор нь цаг агаараа бид нар мэддэг болчиход байна. Тэгвэл хүний тархины хөгжил, оюун санааны хөгжил, сэтгцийн хөгжлийг судалсан шинжлэх ухаан төр Платоноос эхлээ тий хүн үлсэн цахаас эхлээд судлагдсан шинжлэх ухааны тухай тий ичгүүр айцгүйгээр очоод нэг мэддэг хүнээс нь очоод зорж очоод өөрийгөө хайрлаад очоод авдаг байгаасай. Тэр хайр гэдэг энэрхүү гэдэг зүйлийг нэг очоод сураасай гэж миний хувьд бол бодоод байдаг. Тийм. Танд яг тийм хайрын тухай маш гоё үгтэй дуу байна уу? Таны өөрийн чинь урын санд. Байна шүү дээ. Анхны хайр гэдэг. Гэтэ манайх нийтээрээ их уянгийн дуун дуртай. Уянгалаг хүмүүс те одоо хурдын бүсгүүд дуртай өстэй те. Гэтэл яг бүсгүүгийн яг эсрэг талын дууг нь одоо ингээд нэг уран бүтээл зохиогоод ингээд клип гаргаад таслаа гэхэд нэг өсрөөл нэг сар сонсоод мартчихна. Бүсгүүг л ямар ч төвшний хүмүүс одоо л сонсдог. Одоо жинзэт үе хүртэл сонсож байна. Магадгүй альпач гэсэн бүсгүү сонсож байгаа үгүйсгүй. Ягаад тэгэхээр тэр дуун тэр аялгау нь өөрөө монгол хүний одоо энэ цуснд байдаг одоо энэ яг одоо тэр одоо юу гэдэм бэ тэр нэг монгол аялгауг шингээд зохиогдсон бас дуу байхгүй. Тэр чинь бас пентатоник ладтай тийм дуудаг тийм. Гэхдээ хангагдаагүй хэрэгцээ илүү их одоо мэдрэгддэг. Яа тэгэхээр тэр нөгөө дууных нь амсаад ханаагүй жаргалаа. Аялгууд дундаа яаж явах вэ? Тий. Аялгууд дундаа яаж явдаг лээ? Шингээж явах нь тий. Тэгээ юу ичлээд байна гэхээр амсаад ханаагүй жаргал гэдэг чинь бас л нөгөө бүтээгүүд урлал байгаа ч тий. Бүтээгүүд урлалаа аялгууд дундаа хийж яваа. Тэгээ нөгөөдхөө дуулах замаар стрессээ тайлж штт тий. Юм шүү аа тий. Одоо энэ зовлон гаслантай юм уран бүтээлүүд аюух гараад идэг учраас бас нөгөө гимт хэрэг гараал ингээл нээд одоо бол би зүгээр ингэж боддог байхгүй юу. Бас түрүүний сэтгэл рүүгээ л орох гээд байна. Яалтчгүй сэтгэл холбоотой. Сэтгэл байхгүй цагт хизээж хайрлагдах үндэслэл байхгүй миний бодлоор. Тэнгүүт чи одоо нөгөө нэг чин сэтгэлээсээ ингээд одоо нөгөө нэг энэ жинзэт үеийнхэн бол нэг бодлын айгу азгүй хүмүүс байгаа байхгүй юу. Альфа бол бүр азгүй гэж би бол хэлнэ. Яагаад тэгэхээр би одоо багтаа айлгч тоглолдог гэсэн заяа. Жилдч тоглолдог байсан тий. Хизээж PC алаан хидаантай тийм одоо бууддаг юм тоглоомор тоглож өсөөгүй. Тэнгүүд одоо тэр багаас өссөн тэр нөгөө нэг тоглоом хүртэл нөлөөлж байгаа гэсэн үг. Одоогийн хүүхдүүд чинь болохоор ингээл алаан хидаантай кино үзэл, алаан хидаантай тоглоом тоглоо. Тэрнээсээ бол сэтгхүүд нь өөрчлөлт орж байгаа байхгүй юу? Багаасаа тийм солиотой юм үзээ явж гарч чинь тий. Болохгүй нэмэх 18 кино хүртэл үзэл тий. Амар замбараг болсон. Тэр айгүй хүүхдүүд нөлөөлж байна өнөөдөр. Энэ асар их хөгжил дунд аав ээж нь зүгээр л компьютер хүссэн юм авч өгөөл өрөөнд нь төгжээл хайцсан. Хизээж харилцаа үүсдэггүй. Хизээж ингэж болохгүй шүү, тэгж болохгүй шүү гэж ярилцдаггүй. Ийм амьд харилцаа байхгүй учраас гүйцэд хайрлагдаагүй, хайрыг утгаар нь хайрлж чадаагүй учраас энэ хүүхдүүд одоо юм
галзуу золиос нь мэддэхгүй юм маш олон гэмт хэрэг үйлдэж яваа. Им золиос, нийгмийн золиос гэж би боддог. Бидний амьдрал дээр тод жишээ байна. Харамсалтай. Та хэд хүүхэдтэй? Нэг хүүхэдтэй. Яаж харилж байна? Одоо бол нөгөө өвөгийн завар шүү дээ. Тэгээ одоогийн байдлаар бол шүдний эмчээр хараар харилж байна. Шүдний эмч чи яадаг вүлээ? Шүдний өвдөд ирэхээр застдаг шүү дээ. Тэгээд биеэр нь үлдүүлээ байлдаанд оруулаад. Тэгэл өөрөө төвчих замаар тэгэл явж л байна тий. Дажгуудээ. Одоо бол сая манай нэмтлэгэрээ хэлдгээр тийм аимшигын хав харанхуй юм руу явж гин гэж байна шүү дээ. Тэгэхээр яах юм? Би нөгөө түрүүний хэлсэнчлэн эцэг эхийн үйл хөдлөл зан авир аран шиг даган дурах замаар хөгжнө гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө л миний түрүүний ярьсанчлан хүн өөрийгөө хайрлахаар одоо тэртээ дургу бид нар аав ээж хүмүүжүүлнэ гэхээс одоо нэгэнд өнгөрсөн. Одоо бол амьдралын туршлагаас суралцаж амьдрах насан дээр бид нар яваад байгаа шүү дээ. Ингэчүүл болохгүй маань, ингэвэл болчих юм байна шүү дээ гэдэг амьдралын туршлагаас одоо хэрвээ амьдралын туршлагаас сөргөөрөө харах юм бол нөгөө донтолтч байд юм уу те нөгөө буруулга орох гээд байна. Бидний үед шүү дээ, хувьд шүү дээ. Хэрвээ нэг аятайхан яваад те ингээд туршлагаасаа суралцаж чадчих юм бол арай нэг зовлон бахтай амьдрах гэдэг нь те. Зовлон бахтай шүү дээ. Сонголт хийгээд байгаа юм чинь ямар нэгэн байдлаар л төлөөсөлн те. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна гэхээр хувь хүн өөртөө зориулсан өөрийгөө хайж олоход чиглэсэн замаар өөрийгөө хайрлаад нөгөө би чинь өөрөө мөчөр. Би ч одоо Бата гэдэг хүн ч одоо ингээ манай одоо тийм үү юу болох нь шүү дээ. Одоо ингээд мод гэж модоор төсөөлөө л дөө. Цэнцэнгой юу? Тийм цэнцэнгой. Цэнцэн чинь өөрөө манай модны юу нахгүй юу? Одоо үндэс нахгүй юу? Үндэс хэдий ч нөгөө услага сайн байна, тордлогоо сайн байна, мод урган тийм үү. Тэгэхээр Бата гэдэг хүн бол модныхоо услага ингээд сайхан хийгээд хөрс мөрсөө сайхан цэгцэлж чанслаа сайхан болсон. Би мөчрөн. Мөчөр эрүүл сайхан ургахгүй гэдгийг мод яасан үзүүлээд одоо тэг хөрс сайтай, тордлогоо сайтай учраас мөчөр нь ямар ч байсан ингээд нэг шувууд айхтайгаа яваад байна тийм үү. Тэгвэл миний мөчрнөөс ургаж байгаа цэцэг чинь өөрөө миний буцаад цэцэг чинь өөрөө үр болно. Газар тунаа дахиад үр болоод шинэ мод тарина тийм үү. Тэгэхээр энэ үрийг би одоо гений хувьд алдаагүй тэ эрүүл сайхан зөв боловсруулахын тулд нөгөө хэлхээсээрээ дамжаад би нэг ирүүлэх гэдэг юм да. Тэгэхээр би хэдийгээр мөчөрч гисэн салхинд унах уу, эс унах уу гэдгийг миний доотлын суурмж байгаа ч гэсэн би нэг шууд ахын тулд яах хэвээр бас бодох асуудал болчихж байгааз. Тэр үйлчлэгийг анхаараа нөгөө л миний яриад байгаа сэтгцэн эрүүл мэндэд анхаараа өөрийгөө хайж болъё, өөрийнхөө оюун санаа, сүнсэн биеийг тордъё, тэ нөгөө хайр, итгэл, хүлээн зөвшөөрлөд тулгын 3 чулууга бүхлий, галаа сайхан тэ өрдөө гэсэн нэг тийм л юмыг хүмүүст хэлмээр санагддаг. Зарим тохиолдолд амьдралд алдаа гаргаад юм уу? Өөртөө таалагдахгүй үйлдэл тохиохоор хүмүүс амьдрал ямар заавартайгаа ирдэг биш үү гэж хэлдэг. Та энийг юу гэж боддог вэ? Байж болох асуудал гэж бодож байна. Алдаж болно. Амьдрал заавартайгаа ирдэг үү? Та юу гэж бодож байна? Зэсээ зохиод гэл гэж бодоод байгаа шүү дээ. Тий. Тэгээд хэрвээ алдвал тэр чинь хүмүүс алдаа гэд байгаа л дурсам тэр алдаа чинь дурсамж болж хувирж болно. Амьдралын туршлага байж болно. Удаа тэр чинь ингээ байнга ингээд давтагдаад удаа хугацаанд яваад байвал тэр чинь бүр тэр өдгөө сэтгэлийн гэмтэл трама донтолт ингээ бүр өндөр авчиж тээ. Тэгэхээр нөгөө нямлагрын маань хэлж байгаагаар алтаансаа суралцах уу туршлагаасаа суралцаад эргэжүүлнэ гэл. Миний сэтгэлийн тэнхээ сайтай хүндээ гэл. Тий. Заавар гэхээс илүү ингээ дандаа сонголттой байдаг. Нөгөө одоо ингээл эндээс гарахад ажил руу явах юм хүүхдээ авах уу. Юм заавар гэхээс илүү тэгээд зөвхөн зураг байдаг гэж магадгүй.
Төөрөг ч юм уу. Би тэрэнд бол итгэдэг. Ер нь ингэж явах л төөрөгтэй байна гэсэн. Яг ч надад зүгээр тийм мэдрэмж яваад байдаг шүү. Заавар л биш. Гэхдээ нэг юм зураг төөргөөр л явж ин даа гэж би боддtiin. Угаасаа л ингэж явах хэрэгтэй байна аа. Би бол амьдрал заавартайгаа ирдэг гэж боддог. Амьдралын заавар байдаг. Ганцхан тэр заавараа өөрөөсөө уншдаггүй, уншаад ойлгодоггүй болохоос л гэдэг. Амьдралын заавар гэдэг бол таны сая ярьдаг Цэнцэнгийн бата. Бата танд ингэж яваараа, ингэж болно, болохгүй гэдгийг хэлж өгч байгаа учраас таны амьдралын заавар гэдэг гэж боддог. За гурлаа хүн төрлөختний хайр гэдэг сэдвийн тухай жохоо ярилцлаа. Зүгээр аливаа нэг юм эхлэх цагтаа, дуусах цагтаа эхэлсэн бол дуусах ёстой. Нэвтрүүлэг дуусахд өгч байгаа. Тэгэхээр ер нь бол энэ хүн төрлөختөнд цаашдаа хайр хэрэгтэй юм уугүй юм уу? Энэ тухай хэлээч. Асар хэрэгтэй зүйлийн нэг бол хайр. Тэр нь юугаар илэрхий гэхээр сэтгэлээр хэлж байна. Чин сэтгэлээр. Сэтгэл байх юм бол хайр маш ихээр тарна, дүүрнэ. Хүн ядч л уртутай амьдрна. Хайр хэрэгтэй гэж байна. Хайр ямар байх ёстой юм? Ёстой гэж хэлбэржүүлмээргүй. Ямар ч хэлбэржих боломжгүй. Хайр ч өөрөө маш том сэдв, маш том агуулга, бүр гайхалтай зүйл те. Бид нар хайраар ер нь юу ч бүтээн, юу ч сөнөөн гэдэг шиг те. Тэгэхээр хэрэгтэй байх, хайр хэрэгтэй байх. Гэхдээ бүх зүйлд хайр хэрэгтэй. Тэгээ бүх зүйлд хайр хэрэгтэй. Тэгээ тэрний цааталт нөгөө нь ямлагрын маань ярьж байгаа сэтгэл, чин сэтгэл. Өндөр чин сэтгэл байхгүй бол чин хүсэл байхгүй бол те хүн төрлөختөн одоогийн хэмжээний хөгжилтөө байхгүй байх гэж би бодож байна. Тэгээ хайр нөгөө тулгын гурван чулууга дандаа сайхан өнгөлвөл тэгэл хайр тэр бүх газар тэр л гэрэлтэн. Одоо бид гурвын нэвтрүүлэг ярилцлагыг үзэж байгаа үзэгчдэд зориулаад сайхан хайрын тухай хэлээч. Гэр бүлдээ яаж байх юм? Хүүхдүүдтэй яаж хандах юм? Тэ? Аав ээжтэй яаж хандах юм? Гудамжинд гараад хөршөө сосайдууд нэг хотынхоо иргэдэд яаж хандах юм? Хайраар хандахын тулд яах юм? Таны хувьд одоо ингээд нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүс бид гурвын нэвтрүүлгээс хайрын тухай нэг жоохон ч гэсэн юм нэг үг ч гэсэн болоод мэдээсэй гэж хүсэж байгаа юм. Энэ бол угаасаа эрдэмтэн доктор байх ч албагүй, мундаг хүн байх ч албагүй, зүгээр л энгийн л логик шүү дээ. Угаасаа ямар ч маргаангүй энэ бол сэтгэл. Би өөрөө ч мэдэрдэг. Чин сэтгэлээсээ юмд хандхад эргээд тэр мэдрэмж нь хайр болж ирдэг. Би энэ мэдрэмжийг ээж аваасаа мэдэрдэг. Түүгээсээ, найз нөхдөсөө, ажилласаа танаа толноос ч мэдэрдэг. Би чин сэтгэлээсээ хүмүүстэй хайрцаж, чин сэтгэлээсээ одоо ярилцахад эргээд надад айгүй гоё хайрлагдсан харц, хайрлагдсан мэдрэмж, хайрлагдсан гоё үг надад ирдэг. Би тэрийг хайр гэж боддог. Угаасаа тийм. Тийм болохоор би бүх зүйл чин сэтгэлээсээ хандаарай. Тэгэх юм бол та нарт эргээд тэр чинь хэмжээшгүй хайр болж мэдрэгдэнэ. Угаасаа тийм болохоор зүгээр бүх зүйлийг одоо чин сэтгэлээсээ л хийж байгаарай л гэж л
Чин сэтгэлээсээ нөхөрлөж байгаараа, чин сэтгэлээсээ бас уйлж байгаараа гэж би хэлмээр байна. Бодлогоосаа уйлах бас айгүй тэнийг мэдрэмж байдаг. Чин сэтгэлээсээ уйлчихгоо сэтгэл онгоогоо айгүй гоё болдог тий. Тэрнтэй адилхан бүх зүйл сэтгэл дээр тогтдог. Энэ бол хайр. За баярлалаа. Баярлалаа. Хайрын тухай ярилцсан нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Гэхдээ хайр илүүдсэн хүн гэж байдаг эсхийг мэдэхгүй байна. Хайр дутсан хүмүүс харин орвоогоор нэг байгаа бах. Монголын нэгэн нэрт яруу найрагчийн шүлгэнд байдаг. Алдааг нь цуглуулсан ч жаргал амтагдмаар хонгор минь алсаас над руу урсан цаг хугацааны зэрэглэлийн дундаас амжиж миний олж харсан үл мэдэг нэмсэглэлт минь гэж. Олж харсан тэр хайраа хайрлаад тэр хайрандаа бас үнэнч байгаад хайрыг хальтал хайрлаад хальж асгарсан хайраа бусдад түгэж агараа гэж та бүхэндээ хүсэж байна. Хайрын тухай ярилцсан нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар үгээр өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй.